Сайн байцгаана уу сонсогчдоо. Анхаа болдоо хоёр байна. За сайн байцгаана уу. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг хэн бүхэн зориулаад шин санаа, урам зориг өгөх зорилготой Idea Plus podcast анхны дугаараа хүргэж байгааг дуулгахад үнэхээр таатай байна. За бид энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд та бүхэнтэй сурсан мэдсэн зүйлсээ хуваалцъя гэж бодож байна. За тэгээд та бүхэнд бас шин санаа өгч чадхаар манлайлагчдыг зочноор оролцуулахаар одоо төлөвлөж байгаа. Сэдвүүргөө шууд орё гэж бодож байна. Энэ бол Болдогийн байртай болсон түүх байгаа. Болдогийн кейс гэдэг байгаа. Кейс гэдэг байгаа. За тэгэхээр яг Болдоо ер нь яаж байртай болсон бэ? Байртай болохоос өмнө бас нөхцөл байдал ямар байсан бэ яриач. За тэгэхээр ер нь эхний бүлэг маань бол бүлэгч байх те. Тэгээ сэдв маань бол зээл авал хүүгээр одоо орон суустай болох боломжийн талаар ярьж байгаа. Миний хувьд бол яг л энэ тохиолдолд таарад байгаа учраас би кейс ярьж байгаа шүү. Би 2009 онд анхаа болсон. Одоо бол 3 хүүтэй. Тэгээд 2009 онд анхаа болж байхад нөхцөл байдал ямар байсан бэ гэхлээр би ямар ч төлөвлөлтгүйгээр гэрүүл болж ирсэн. Би яг бүрэн төлөвшөөг байсан гэж шууд хэлмээр байна. 2006 онд бол их сургуулаа төгсөөд 2007 онд би Солонгос улс руу яваад тэнд бас сурж үргэлжлүүлж сурж агаад 2008 онд ирээд их нэртэйгээ өргөж байгаа хүүхдтэй болчихсон. Тэгээд тухайн үед ямар байсан бэ гэхэлэр би зүгээр дэврэн хүүхэд настай залуу сайхан үе байсан. Тэгээд өөрийн гэсэн орон сууцгүй машин тэрэг бүр хашаа байшин нэг өрөө жижигхэн хажуурууч байхгүй гэж хүүхдтэй болчихсон байсан. Тэгтээ юуг харж исэн бэ гэхэлэр нэг л болондоо гэдэг те. За болондоо одоо хүүхэд нэмэл одоо хүүхэд бол өөрөө амьдралаа дагуулад ирдэг гэдэг шиг юм Монгол юугаараа судамжлаараа ч юм уу тэгэж хараад хүүхдээ болж исэн. Одоо бодоход бол ямар ч төлөлтгүйгээр шууд урсаат л явчихсан гэсэн үг л дээ. Хэлгсэн санаа маань болохоор том ах маань одоо те хүүхдээ болоход бол аав ээжээр байраа өгөөд тэгээд өөртөө толгоотод гэр олж шилжсэн байгаа. Тэгээд би энэ нөхцлөөс харахад бол аав ээжээр ч гэсэн хүүхдүүд 3 хүүтэй адилхан натаа адилхан 3 хүүтэй хийж байр орноосоо бэлдээгүй байсан байна те. Тэгэхээр би бас яг энэ дээрээс юм сурч болох юм байна гэдгийг дараа нь бол олж харсан байгаа. Тэгээд аав маань болохоор мөнгө олдог ч гэсэндээ эргүүлээд маш их зарлаг гаргачихдаг. Тэгээд алсыг хараад одоо 3 хүүтэй хүн чинь адилхан орон сууц бэлтгэж гэдэг юм уу ямар ч байсан хашаа бэлтгэх ёстой гэдэг юм байхгүйгээр төлөлтгүйгээр амьдарч исэн мэн гэдэг жишээ буюу одоо энэ харах өнцгөр би бол одоо 3 хүүтэй тэгэхээр би бас бэлтгэх ёстой гэдэг мессежийг бол авсан. Тэгэхээр Болдогийн хувьд сүүлд бас байр худалдаа авах дээр нэлээд их зөв тактиктай хандсан байсан шүү дээ. Тэрэндээ тэр кейсээ ярихгүй. За тэгэхээр би өөрөөс яг амьдрах байргүйгээр маш удсан тий одоо хүмүүс бараг 8 9 хүртэл бол орон сууцгүй яг хадам ээж аавынхаа хажууранд амьдраад за тэгээд толгойт бас ээж аавынхаа хажуу бас амьдраад ахыхаа нэг өрөөнд бас амьдраад ингээд нилээд удсан. Тэгээд ер нь бол за ер нь өөрийн гэсэн тусдаа хэрэгтэй гэдэг маш их одоо биеэр ойлгосон учраас байж болох хөлбөрүүдийг хайсан л та. Тэгээд тухайн үед надад ямар хөлбөр ээж болох вэ гэхэд яг бэлэн шууд байрны урьдчилгааг 30% нь хийгээд 8% зээл нь орох боломж бол байгаагүй. Тэгэхээр би Солонгос явж эхний ээлжийн суурь мөнгө хөрөнгөийг босгох хэрэгтэй юм гэж ойлгосон. Тэгээд 3 сар очиж ажиллаад нэг 8-9 сая төгрөг цуглуулж ирсэн. За тэгээд цуглуулсан нэг бас 3-4 сая байсан. Тэрийгээ нэмэрсэн. Тэгээд ч 8% орч чадахгүйсэн. За тэгвэл яахан бэ гэд харлаа. Тэгтэл шинэ боломж байсан тий. Ямар боломж байсан бэ гэхэлэр метр квадратын 900 мянган төгрөгөөр авах боломжтой тий байр байсан. Яаж вэ гэхэлэр 100% төлбөр төлөвл гэж хэлсэн. Нөхцөл тиймс. Тэгээд би харсан баригдсан байр юм уу? Баригдаг байсан. 0. Гэхдээ өмнөх төсөл нь бол хэрэгжээ дуусчихсан биз. Би өмнөх төсөл рүү орж үзэхэд бол байр нь дуусчихсан тий. Одоо тэгээд тэр байр ашиглалтанд орчихсон хүмүүс нь байранд орж исэн. Тэгээд би надад донк гэж толгоонд юм орж ирээд энэ төсөл ингээд амжилттай яваад байгаа юм биш тий. Тийм. Тэгээд би энд бас оролцож болох юм байна гэдэг мессеж миний толгойд орчихсон. Тэгээд би энд орохын тулд яах юм бэ гэж хардаа л да. Тэгсэн нэг өрөө байрнууд нь дууссан байсан. Нэг өрөө байрны хан захилгаан. Баригдаагүй тий цуурийн тавиагүй байшингийн нэг өрөө байрны захиалт дууссан байсан. Хүмүүс 100% мөнгө төлөөд захиалга авт. 2 байранд боломж байсан. Энийг авах боломжтой юм байна даа гэд их нэртэйгээ ярилцаа гэр бүлтэйгээ ярилцсан. Тэгээд энийг авъя гэхэд метр квадрат нь 900 мянга гэдэг чинь нэг 53 метр квадрат байр байсан юм а. 48 сая төгрөг бараг болж байсан л доо. Тийм. Тэгээд 48 сая төгрөг шууд байрны хувьд айгүй боломжийн мөнгө шүү дээ. Тэгдэг байх. Одоогийн нөхцөл байдал те. Одоо метр квадраттай байр ямар байгаа вэ те. Тэгээд соошин байр ямар байна. Тэгээд тэгэхээр байршил нь бол мэдээж хотын төвд бол биш. Амглан автобаг зал гэдэг тэнд байсан. Тэгээд надад яг бэлэн цугларсан байсан нэг 15 орчим сая төгрөг байсан. Тэгээд за яаж 48 сая болохгүй гэдэг мессеж толгоонд одоо тийм надад орж ирсэн л дээ. Тэгээд тухайн үед би ээжтэйг хамт зайсанд 2 байранд амьдарч ирсэн. Тэгээд тэр байраа зараад яахаар ээж мэн байрг болох гэсэн. Би өөрөө байртай болохын тулд ээжигээ байрг болгож болохгүй. Тэгэхээр бид бодсон л доо. За
хажуудлын орцны нэг өрөө байртаа солиод ээжигээ тийш нь оруулаад тэнцэнээс зөрүү мөнгө гарах боломжтой юм байна. Юу гаргаж ирсэн. Тэгээ зар тавиад боломж гарч ирсэн. Тэгээ тэнцэнээс бас нэг 23 сая төгрөг орж ирсэн. Зөрүү мөнгө. Тэгээд хоёр байр барьсан шүү дээ. Тий, ээж маань байртаа болсон 23 сая төгрөг надад орж ирсэн тий. За тэгээд нөгөө мөнгө маань бас арай хүрдэггүй. Тэгэхээр нь машина зарах хэрэгтэй юм. За машина заръя. Нэг хэсэг л төвчээ. Угаасаа машингүйгээр бүгдийг зохицуулаад өмнө болоод юм чи одоо яг болохгүй гэж гэдэг байдлаар тэгээд пүрүс 20 байсан машина зарсан. За тэгээд нөгөө мөнгө маань ерөнхийдөө босоод ирсэн шүү. Окей, тэнгуутаа 48 сая төгрөгөө хийгээд тэгээд чи одоо ээж чи нэг өрөө байран шилжчихэр өөрөө хайцсан баг. Тий, яг үнд. Тэгэхээр би гэр бүлээ дагуулаад дахиад буцаад хадмынхаа нэг өрөөр шилжсэн л дээ. Гэхдээ төр хугацаанд шүү дээ. За тэгтээ төр хугацаанд мэдээж нөгөө монголчууд хэлдэг ш бүсээ шанхлаад үзье гэх тээ. Тэр дагуу ерөнхийдөө хадам spending cut хийсэн байна. Тий. За бүсээ шанхлаад нэг жил гүрэх хэрэгтэй болсон. Тэгээд захиалга хийсэн. Захиалга хийгээд жил одоо тий. За энэ төсөл маань амжилттай хэрэгжээсэ бид нар итгэж байна. Тэгээ тэр хэлбэр рүү ороод хадам ээж аваа нэг өрөө байрлал эргээ шилжсэн. Тэгээ хадам ээж маач дургуцаагүй ерөнхийдөө манай явуулж байгаа амьдралын төслийг сонссон учраас за окей. Тэгээд хамтдаа амьдрий. Төслөө дээр танилцсан шүү дээ. Тэгээ төслөө тий барьж ороод хадам ээж аваа тэр тэгээд амжилттайгаар төсөлч гисэн барилгын ажил эхэлсэн байсан. Тэгээд тэгээ тэр хугацаанд бас окей одоо итгэж чинь тий. Хүмүүс ерөнхийдөө байр ус маш хурдан тэр байр дууссан байсан. Сүүлэн сонсоод 2 3 өрөө бүгд болсон байсан. Тэгээд яарсныхаа дагуу бид нарын хөлрөлөрлөөр очих харахад бол барилгын ажил нь явж ийсэн. Тэгээд дараа жилийн 7 сард бол байр ашиглалтанд орсон. Хэдэн онд юм бэ тэр барилга барьж ийсэн чинь? За одоо бас 2 жил хагас юм, 3 жилийн өмнө юм байна тий. Сайхан эдийн засаг ер нь гайгуудул байсан үе юм байна. Тийм яг үнэ нэр хүмүүс тийм биш шүү. За тэгээд юу бол? За тэгээд байр жилийн дараа очиход бол үнэхээр ашиглалтанд орж ийсэн. Тэгээд баг зэрэг дотор засалмаслын ажил үлдсэн байсан. Тэгээд ерөнхийдөө бол бид зөв 8 хийсэн, зөв сонголт хийсэн гэдгийг бол мэдэрсэн. Бид бол амьдралдаа хөрөнгө оруулалт хийгээд хийж чадах юм бол юмыг олж чадах юм бол бас боломж байгаа юм байна тий. Бүр болохгүй ингээд залуу хүмүүс заавал нэг 8%-аар одоо 15 жил 8% ингээд хов биш. Бас жоохон бага зэрэг юмыг хайгаад үзэх, юмыг цогцолох, наашин цааш нь хөдөлгөөд үзэх юм бол бас боломж байгаа гэдэг тий. Айлаас ихээр авдрахгүй Монгол үгэнд байдаг тий. Тэгэхээр бас бидэнд ямар боломж байна гэдгийг бас хайгаад үзвэл бас боломж байд юм биш үү л гэдэг энэ санаа бас өгмөр байна. За нөгөө байр ашиглалтанд орлоо тэгээд шууд яваад орсон. За тийм. Тэгэхээр нөгөө байр ашиглалтанд орсон. Тэгээд бид нар нүгөөд ер нь бол маш их баяртай байсан. Шинэ байранд орох үгээд очиад үзсэн. Гоё байр байсан. Муухай байр байгаагүй. Төсөөсний дагуу бол үнэхээр нарлуу харсан тий. Тэгээ 9 давхурт маш сайхан цэлгэр цонх хаалгатай гоё байр байсан. Байршлууд бол жоохон хэцүү байсан. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийг одоо тий миний ажил төрлөөс үнэхээр хол байсан л да. Сургууль цэцэрлэг хүүхдүүдийн сургууль цэцэрлэг Бөмбөрийн орчлын 24 дугаар сургууль байхад тий. Тэгээд дунд хүүгийн маань цэцэрлэг болохоор яг тэр сургуулийн уртлынх нь 19 дугаар цэцэрлэг байсан. Тэгэхэд манай байр болохоор бүр Баянзүрх ажиллагааны төв буюу тий Хамглан автобусаар одоо офицероос цаашаа 2 буудал яваад байсан. Тэгэхээр би баг бодсон л төлөлтөө нэг талтаа баг л лав нэг 50 минут бүглөрөөтэй яваад ийм байна. Наашаа цаашаа орой хэдэн цагт харах уу те. Тэгэхээр ямар боломж вэ? Дараагийн боломж хайсан. За. Бас ханаагүй шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ байрыг би энэчнээс нэг 900 мянгаар авсан. Тэгээ одоо тэр байрны зах зээлийн хануулгийг харсан чи ерөнхийдөө сая 250-аас нэг сая 230 мянган төгрөг зарж исэн. За тэгвэл би энийг бас зарж болох юм байна шүү дээ тий. Гэдэг мессеж өөртөө өгсөн. Тэгээд за би энийг зарлаа гэхэд тэгвэл хаашаа явчих юм бэ? Тэгвэл миний хайгаад байгаа тэр одоо орон зайд локейшн дээр одоо байр яг миний хүсэж байгаа мөнгөөр байгаа мó гэж хайлаа. Байхгүйсэн. Дахиад зээл авах хэрэгтэй болсон. Яг миний хайжсан газарт болохоор 2 руу байр ер нь нэг 100 сая орчим төгрөгтэй байсан л та. Хуучны байр шүү дээ. Тэ шинэ байр шүү. Тий, хотын төв орчим. Тэгэхээр 100 сая дахиад би өрөнд орох хэрэгтэй болсон 30-аас 40 сая төгрөг дахиад зээлгч юм уу эсвэл бол тий зээл банк руу гарах хэрэгтэй болсон. За тэг шийдвэр гарах хэрэгтэй болсон. Тэгэхэд би за тэгвэл аль болох зээл авахгүйгээр залуу хүн зээл авахгүйгээр нэг амьдралаа босгож байгаа юм чинь. Тэгээд ерөнхийдөө зээл гэдэг бол зарим талаараа сайн боловч зарим талаараа бас айгүй эрсдэлтэй шүү дээ тий. Эрсдэлтэй. Тий. Тэгээд Монголын ялангуяа банкны нөгөө 8% биш зээл бол ямар өндөр байгаа вэ? Жилийнх нь тий мөнгөнд дүн хэдээр нэмэгдэж байгаа бол ингэж бодоход бол бас эрсдэлтэй байсан. Тийм учраас би хуучны арай ойрхон одоо тий хаана байж болох вэ гэдэг
дараагийн локейшнийг хайсан л та тий. A локейшн биш B локейшн руу хайсан. Тэгээд төмөр замд бас боломжийн байрнууд байгуулсан хуучны өгсөрмөл байрнууд. Тэгээд тэнцэн сонголт хийж болох юм байна гэдэг мессеж аваад за тэгвэл юу ч гэсэн эхлээ байраа зааръя. Тэгээд баг зэрэг дахиад 50 хүлээе гэдэг дээр тэр сонголт руу орсон. Тэгээд байраа заар өгөхөд бол хүмүүс угаасаа метродод хямдхан байгаа учраас тий. Нэгэн ташилтанд очсон хүн хөрөөд нүдэрээ гарч үзээд байраад энэ ч бүх юм амарч асуудалгүй байр тий. За тэгвэл энийг байр авъя гэсэн хүмүүс бас шууд гарч ирсэн л дээ. Метродоос нь сая 950 гэдэг тий. Тэгээд хүмүүс аваад бэлмүүд шууд төлөөд авъя гэдэг чийсэн. Тэгээд байраа зарахад бол нэг 67 орчим сая төгрөг босч ирсэн шүү. Тэгээ би 48 сая төгрөөр авсан байраа 67 руу оруулсан. Гэдэг чи 10 хэдэн сая төгрөг? 19 сая төгрөг. 19 сая төгрөг. Тий, тэгээд жилийн цар 19 сая төгрөг хийсэн гэсэн үг л. Чи ер нь жилийн тийм өндөр өгөөчтэй хөрөнгө оруулалт хийсэн юм байна шүү дээ. Тий. Магадгүй тэр бол маш зархад яасан тэгээд татвар матур бас яав. За тийм тэрнийг бас хуваалцмаар юм тий залуустай. Нэгдүгээр ингэж захиалгын гэрээг шилжүүлэхэд бол татвар төлдөггүй юм байна. Хуучлаараа. За. Тий. Байр ашиглалтанд гараагүй тий. Ордер гараагүй байрыг зархад бол тэгэхээр энэ бол бас давуу тал байгаа. Тий би татвар төлөөгүй байх нь. Тэгээд би байр авсныхаа төлөө нөөтийн буцаа олголтоор тий сая төгрөг баг авсан шүү. За. Тэгээ 20 сая төгрөг баг цэвэрсэн тий. За. Тий. Маш азтай гэх юм уу бас ингээд боломж бол байна шүү залуусаа тий. Энийг бас хэлмээр байна. Тэгээ яг нь ер нь бол тэр байрыг мэддэг хүмүүс нь бүр ингээд нэг натаас илүү мөнгөтэй хүмүүс бол тий хид хидийг аваад хид хидийг зарж байгаа хүмүүс байсан. Мөнгө ингээд дахиад хийгээд байж байгаа тий. Энэ бол бас гоё хөрөнгө олт байсан. Тэгээд 67 сая төгрөг баг ингээд босоод ирсэн. Энд чинь тэгэл ер нь бол хуучны 2 руу байрлуул хангалттай хэмжээний баг мөнгө шүү дээ. Тийм. Тэгээд би нөгөө жилийн хугацаанд хадмаа эйжент байсан шүү дээ. Тэгэхэд бол бас дахиад ажиллаа хийж байгаа. Бас сэвэн хийчихэж байгаа шүү дээ. Бас дахиад сэвэн хийж байгаа. Яаж вэ гэхээр мэдээж байрны мөнгийг аав ээжээр төлжсэн. Бидэд хоолны хүнсний мөнгийг гаргаж ирсэн тий. Тийм учраас нөгөө илүү зардал бас бага байсан. Бүсээ чангалцсан байсан. Бүсээ чангалцсан байсан шүү дээ. Тэр хугацаанд дахиад нэг машин авах мөнгөө хийсэн байсан. Нэг жилийн хугацаанд тий. Тэгээд машин авсан байсан. Тэгээд дахиад 67 сая төгрөгөө байр авахд бас арай хөрөхгүйсэн. 2 хуучны байр. Тэгээд миний авахыг хүссэн байр болохоор богодарт болохоор 3 өрөө гоё байр бол байсан. 100 сая гэжсэн. Тэгээд 110 саяар авах юм бол бүр гаражтайгаа тий. Үнэхээр гоё байр бол байсан. Тэгэхээр тэр лүү миний мөнгө хөрөхгүйсэн би дахиад зээл авах хэрэгтэй болоод суучаас зээл авахгүй гэдэг одоо нөгөө толгоонтой ийцэн байсан. Мотороор зээл авахгүйгээр миний мөнгөнд таарж байгаа байр юу юм бэ гэж нэлээд хайж хаад 10 дугаар олж чайсан, 25 чайсан, андуудаар чайсан. Тэгээд төмөр замд одоо Гранд Плазагаас уршаа цагаан 9 дахь байранд бол 2 өрөө галтгооцтой байр. 3 өрөө бараг л 3 өрөөштэй орчин үеийнхаар бол тийм сайхан коридортой. Тэгээд бараг заслыг ч гэсэн тийм. Заслыгээд удаагүй байсан тийм байрыг одоо ингээд 75 сая төгрөөр авах боломж гараад. Тэгээд мөнгө арай өрхгүйсэн ч гэсэн машинаа дахиад зараад. Ахаа зарцсан. Дахиад зараад тийм хөдөлгөөнд оруулаад. Тэгээд тэр байр руу орсон. За болоогийн үед бол ер нь бол тогтмол зардал гэж хэлж болдог. Жил болгон үнэлгээ нь буурдаг энэ машин гэдэг зүйлээс бол айгүй зөрөгтэй татгалзаж зардлаа айгүй сайн хэмнэж чадсан юм байна. За байрны асуудал үнэхээр чухалтай амьдралын суур болдог шүү дээ. Тэгэхээр олон эцэг эхчүүд бол одоо жишээ нь хүүхэд нь одоо гэр бүлтэй болонгот байраа тавьж өгдөг ч юм уу их олон тохиолдлууд байдаг те. Чи энэ дээр юу ямар бодолтой байдаг? Чи яг аав ээжээсээ зүгээр үнэгүй байр авах ёстой юм уу? Яах ёстой? За яг энэ дээр би өөрийнхөө бас дахиад амьдрал тохиолдсон юм яриа. За манай аав ээжээрээс одоо надтай адилхан 3 хүүтэй байгаа. Тэгээ ах минь бол төрүүлээд гэр бүлтэй болоод тэг хүүтэй болсон. Тэгээ яг энэ тохиолдолд бол аав ээж маань бол ахад бол байр бэлтээг байсан. Тийм тэгээд яг цуг амьдрахад бол маш хэцүү хөвгтөө тий. Төвхтөө бид нар бүгдээрээ одоо 2 руу байран шахалцаад одоо бас нэлийн төвхтөө байсан. Тийм учраас аав ээж маань бол шууд байраад одоо том хүүтэй тавьж өгөөд өөртөө бол одоо толгойт руу гэр оол руу шилжсэн байгаа. Тэгээ энэ тохиолдолд бол 2 одоо дүүнэр нь болоход тий би бол миний дүү 2 бол цуг одоо гэр оол толгойт руу шилжсэн. Тэгээд энэ тохиолдолд надад бол жоохон төвхтөө байсан. Ягаад гэвэл би их сургуулиуд төгсөөд ирчихсэн Солонгост одоо бас нэг амьдраад үсчихсэн байсан хүнийд бол шууд гэр оолдоо бууны хэдээ одоо тухайн дэврүүн гэх юм уу те хөр үнэд бол жоохон төвхтөө санагдчихсан. Одоо те амьдрал айгу төвхтөө гэр оол руу шууд шилжихэд бол яг би бол яг хар бар ажил тийм сайн байгааг учраас ч гэдэг юм уу те надад төвхтөө санагдсан. Тэгээд би
ахыхаа хажуур нэг өрөөр шилжижил байсан л да. Гуйгаад хажуур нь цуг байжсэн. Тэгээд гэр бүлтэй басныхаа дараа бол бас энэ байж болохгүй гэдгийг л ойлгосон. Тэгээд тухайн үед ээжтэйгээ дэлгүүр ажиллаж байсан тийм гэр бол тэгээд үүнээс харахад бол залуучууд бол шинэ аав ээжүүд бол хүүхдээ байр бэлт хэрэгтэй. Тэгтээ боломж байвал бас ядаж урьдчилгаанууд нь хийв зүгээр юм уу гэж яг энэ кейс дээр би туршлага олж авсан л да. Подкастод овчхондоо базаад хэлэх юм бол саяны байрны хувьд ярьсан те яаж хөрөнгө оруулах юм зөвхөн одоо нэг нийтлэг жишээд авах юм уу боломжуудыг илүү эрэлхийлэх юм уу гэдгийг бол болдогийн жишээнээс та бүхэн сонссон баха. Дараагийн одоо подкастаараа илүү сонирхолтой дараагийн сэдвүүдээр эргээд уулзъя. За баярлалаа. Та бүхэн бид нартай хамт үргэлж хамт байгаарай гэж хүсмээр байна.